a shore flower, a symbol of grace and power. Сайн уу? Би өнөөдөр өдөр тутмдаа нүрээ яаж боддгаа бичлэг хийж оруулах гэж бодоод одоо нүрээ бутгаа сууж байна. Тэгээд арс арчилгаа хийсэн маа. Одоо энэ нөгөө үйл болж болохоор өдөр шөнө нөгөө юу ажиллаад эйркон ажиллаад тэгээ ингээ арс амар хуурайшаа тэмцэгчэд улаагаад байгаа. Угаасаа үйл болохоор ингэчдэг. Тэгээд хамгийн эхлээд миний төрхтэй юм энэ чигшүүлэгчтэй бодлон дор төрхтэй крем. За одоо энийг шингээгээд орол морол хагарцсан юм бараг бичлэг хийх хэрэггүй юм шүү. За ингэж суур тасаад хүрхчээд жоохон шингээгээд тэгээд дараа нь энэ нарны тосыг хэрэгэлдэг. Энэ бүр миний амьдралтай хэрэгжилжсэн хамгийн гоё нарны тос. Ингээд түрхсний дараа сэнгэнээд арьс ингээд чангараад байгаа юм шиг мэдрэмж төрөөд байдаг. Хэсэгтэй л өрөндөө ингээд амар гоё сэрүү татаад байдаг. Өнөр нь бас тийм жоохон гааны өнөртэй. Тэгээ зарим нарны тос чинь түрхсний дараа ингээд бодохгүйгээр зүгээр нарны тостой гарахаар нэг тийм наалданхаа мэдрэмж төрүүлээд байдаг шүү дээ. Эсвэл зарим нь амар тийм хуурай. Мөхрөөгд. Тэгээ энэ болохоор бүр айгүй гоё. Данч энэ гоё энэ миний арьс вирус харуулахгүй миний арьс амар тэмцэх шалгаалсан болохоор. Би одоо ханаа түрээ бараг 10 онцлоо. Ийм угаад ч идэхгүй байна. Монголд амар ханаад амар байгаа гэл тэгээд байгаа штэ. Энд ч гэсэн ялгаагүй. Тийм амар хоолой өвтгдөг. Муухай ханаад лээ. Яана энэ тасад амар ихийг төрчихжээ. Тэгээд ингээд жирэмсэн болохоор амар сайн хүзүү сууг тэг ингээд гар мар амар харлаад идэх тийм амар сайн уу. Энд гэдэг бүр амар гоё нарны тасаагаад ингээл зүгээр нарны тасаа төрхөөл оруулаа өнгөлөл тасгсан ч болохоор ингээд түрхэж хахад мэддэхгүй түрхсний дараа бүр айгүй гоё мэдрэмж өгч байгаа мэдрэмж нь бүр амар гоё. Сингнэлтэй ингээ харьс чангараад байгаа юм шиг. Юу ч хэлмээр юм битээ. За одоо ингээ нарны тасаа шингэн. Тэгээд миний орол өвлийн үйлрэлт бол байнгын ингээд хагарчаад байдаг байхгүй юу. Тэгээд энийг би бараг сүүлийн жил гараар хэрэгжилж байна. Энэ аюу сайн. Заримдаа зүгээр уруулаа бодож мэдхгүй зүгээр энэгээр өнгөлөөлөх. За одоо энэнийхаа дараа би өгн праймер хэрэглэдэг байхгүй юу. Тэгээд миний праймер туссан болохоор одоо хэрэглэхгүйгээр шууд кремээ тавья. Энийг болохоор сайн нөгөө мейкапын сургууль сурч хахад энэ макийн яг бүтээгдэхүүнүүдийг сургуулийн нөгөө нэг сургуулиас өгсөн. Тэгээ энэ хоёрыг хойлж хэрэглэдэг. Гэхдээ энэ крем надад нэг тийм гоё таалагддаггүй. Эсвэл миний арьсанд ч таардаггүй ч магадгүй. Дараачих нь энэ жирийн энэ фаундейшн энэ болохоор амар хөтгөн. Тэгээд ер нь жоохон тод мод бодмаар байгаа үедээ энийг ашигладаг. Дөө бас сайн дардаг. Гоё крем. Тэг өдөр тутамдаа бол яг энийг хэрэгэлдэг. Энийн өнгөн жоохон цагаад гад идэг хэвгүй юу? Тэнгүү саяныхаа макийн бор кремтэйгээ жоохон хойлоод төрчихдөг. Би одоо нөө сургууль
мейкапын сургууль сурахаас өмнө нүрэ боддог байхдаа амар их фаундейшн ашигладаг байсан байлаа бүр ингээд зузаан бүр ямар ч өөгүй ингээд болтлоо боддог. Амар зэрэгээ би яг сургуульд сурч байхдаа мэдсэн байхгүй юу? Анх бодож хахад надад бүр ингээд крем амар бага санагдал амар халтар санагдал. Тэгэл аюу муухай нэг бодог халтартай даам санагддаг байсан. Тэгсэн чинь энд чинь ер нь бол крем гэхээсээ илүү кремийг зүгээр ингэж арсныхаа өнгийг жигдэлж жиглэх зорилгоор крем маш нэмгэн тавьдаг. Тэгээд өө дарагч хайлайтер энэ төрөөр айгүй амар нүүрнийхээ хэлбэрийг цасдаг. Тэгээд тэр нь ч гэсэн угаасаа айгүй гоё цэвэрхэн тийм зузаан харагдуулдаг юм билээ. Тэгээд би энэ өө дарагчийг хэрэглэдэг байхгүй юу? Энэ бас сургуулаас л өгсөн. Гэтэ одоо өө дарагч ашиглахгүйгээр саний цагаан бар хоёроо холиод ийм болгоцсон. Тэгээ би ингэдэг байхгүй юу? Юугээ фаундейшн жоохон үйл ялэг бордоо өөрийнхөө ярьснаас жоохон бор тавьчдаг. Тэгвэл нөгөө дээрээс нь цагаан консилер тэгээ миний паудраас жоохон цагаан. Тэгээ тийм болохоор эхлээд ингээ гараараа тараачдаг. Одоо бол юу фаундейшн энэ тийм зузаан тавьж чадхаа болсон мөлий. Ингээд гараараа тараасны дараа спонжор шингээж өгөөд шууд ингээд кремийнхаа яг анхны ингээд хүрхлийг гараараа тараачаар илүү сайн шингээж өгд юм шиг санагддаг. За ингээд спонжор тарааж дуусныхаа дараа өө дарагч хайлайтер өнтер ашиглана. Ийм болсон бэ. Шууд юу гэж хаад тий. Төрөн бодоггүй царинаас шууд сэргэж байгаа. Одоо ингээд энэ улаан талбайд биш тий. Эднэрийг болохоор ийм өө дарагчаараа дарчин. Энэ нэг нь цагаан, нэг нь борхгүй бас холино. Миний арсны өнгө чинь тийм борч биш. Цаанч биш. Нэг тэрээр гол явуулахаар. Ингээд багсаар аваад багсаарахгүйгээр эсвэл ингээд зурсан ч болдог л тоо. За ингэж өгнүүдээ жоохон дарчаад нүдний энэ болонд жоохон ингэж хар бор толбнууд байгаад идэж крэм төрсөн ч тэрийг бас дарна. Тэгээд хуруугаараа жоохон ингээд тарааж өгөөд
Тэгээ дараа нь спонжор. Дараа нь стикер нь хайлайтер. Ийм хайлайтер. Тэгээд ингэж тавьчаад миний нүд жоохон хоорондоо ойрхон зайтай байгааз. Тэнгэр нүднийхээ урд бас тавьж өгөөд. Тэгээд ерөн доороо тавиад хамарныхаа энэ дээр тавиад ингээд шууд спонжороо тараагаад өгчин. Ер нь л яг нүүрнийхээ гол хэсгийг нэг ингэж гаргаж өгөх зорилгоор л хайлайтраа тавих хэрэгтэй юм билээ. Ийм тосон сүүдэр энэнгээр бас луруу гаргаваад нийт тарагдсан. Эндээ жоохон ингэж яг өндөр ясан дээрээ тэгээд ийм доошоо биш эндээс авал ингэ ихцэн. Тэгээд нүднээс нэг татгшаа оруулахгүйгээр яг ясан дээр л тэгээд тохныхаа энэ дээрээс бас хасаад тэгээд дараа нь спонжороо босгочихно. За ингэж тавьж дуусны дараа ийм хоёр өнгөөр хатраа өнгөлдөг. Тэгээ бас гараар аваад павдрыг бас бүр тэгэж амар зузаанаар яахгүйгээр жоохон жоохон наалтамхай биш болохоор би павдр болохоор юм спонжороо тавьчихдаг. Ингээл за ингэж фаундейшнараа тараасны дараа шүүрдэж аваад Хөмсөн дээрээ бас заавал паудер тавиад тэгвэл фаундейшн дээр тавиад дээрээс нь жоох ингэ би бол нэг хөмсгөө боддог байхгүй юу. Гэхдээ нэг маскараагаар ингэ жоохон бас гэхээр
фаундейшнтэйгээ тэмчихтэй байвал бөөгнөрөөд идэв. Тэгээд нүднийхээ зөвхөн дээр бас тэгвэл нөгөө давхрааны завсраар бас крем ороод бөөгнөрсөн байдаг шүү дээ. Тийм болохоор хуурай пудраараа сэн. Тэгээд за ингэсний дараа өдөр тутамдаа бол би нүдний тэн минь төрөхдөггүй байхгүй юу? Зүгээр шууд сүудрээрээ, хуурай сүудрээрээ, ийм сүудрээрээ энэ хоёроо холиод энэ бараг 10 жилийн хүүхдүүд бараг ингэж батсан болох хаа. Яа би бүр 10 жил мэлтэй байх үеийнхаа нүүр хөтөлтөг бодохоор энэ харамсаад идэх шүү дээ. Юу ч мэдэхгүй. Бараг орой унтахтаа бодон бодгаа яаж арилгаж унтдаг гэсэн бэл мэдэхгүй. За ингэж нэгдэж жоохон борлуулчаад яг саяныхаа өнгөөр болохоор хамарныхаа үзүүр жирэмсэн болохоор хүний хамар улам томроод идэм билээ ингээ үзүүр нь ингээд томроо сартайгаад тэгэл нүүрэн дээр нэг л том хамар аваад идэх болсон. Thank you. Энэ гурван бороо ингээ хэлж өгч байгаа. Энэ тал биш дээ. Энэ гинт л юмсэх гарцсан. Яагаад юмсэх гарчсан бэ? Тэгээд ийм шанаа дээгүүрээ бичсэн. Энэ давхар ирүүнийхээ давхар ирүүн. Тэнкчээ. Энэ хамгийн дуртай зүйлийн хатан бүлэгч. Бас юм борон тулаага. Ийм. Тэгээд ийм. Өдөр тутамдаа уг нь болдоо энэнгээр төрөх байхгүй юу? Гэхдээ энийг хагалцсан. Тэгээд энэ болохоор тийм юу төрөхээр ингээд хайлайтертай юм шиг алтанаад идэг. Өдөр тутам жоохон тохиромжгүй. Тийм болохоор энэ ягаан гөрөө. Тийм ихээр биш. Ингээл дээрээ жоохон явуулаад гэж дахиад нэг томхсараа сайн тараад ийм сезоны энэ хайлайтраа өгөх юм даа. Ихтэй. Ингээд нэг хавтай байдаг. Асан тарахад нэг онцгой байдаг. Одоо ингэчингүүтэй тийм болохоор хот юм шиг контур болохоор өдөр тутамдаа контур тэнэр орлуулдаг. хамгийн бор өнгөсөн авч жаад. Яна би тэнэ доцсон дартаа тавьж чадахгүй болов. Зүгээр гэл харлуулаад ингээ халуулсан байгаа юм аа. Ийм
гэж тарж байна. Одоо энэ нөгөө хөвний үзүүр хэсгэр нь. Чонд авах хаалтлаа. Гэтэл энэ гэр ингээд бидний хавар тэсэг. Жохон ийм гацсан дээр тийм цаарагдаад. Энийг ингэж болж байгаа. Уруулаад хүрээлэгтэй. Ийм мэт уруул юм дээр. Хүрээлждэг. Яантай хэлж. Гэчээд ийм клус хамгийн улаан хүмүүс намайг урьдчилан автобуслыг Тангын өдөртний бодолд туслаа. Оо. Чухал юм болчих шээ. Одоо миний хамгийн гол юм. Сангэл хэрэгждэг. Яг хаяа бол хүмсгөө хаана хүс дотоо энэ тэр хүс багтаагаа тэр нөхөө боддог байхгүй юу? Гэтэ тэгэж бодох нь бол хавар л тоо. Тэсний зовлон гэж. Лээ.
За ингээд миний худал туслаа. Бичлэг маань үзэн баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзъя. Бай бай.